Израиль улс ашигласан усыг дахин цэвэршүүлэн хэрэглэдгээрээ дэлхийд тэргүүлж байна. Тус улс нь хуурай, хагас хуурай уур амьсгалтай гадаргын цэвэр усны нөөц хомс, улс орны усны хэрэгцээг бүрэн хангах байгалийн их усүр багтаа орон. Энэ нь усны менежмент, усны түгээлт, усыг цэвэрлэж эргүүлэн ашиглах шилдэг технологи болон менежментийн шийдлийг эрхэм зорилго болон хэрэгжүүлэхэд хүргэж улмаар шилдэг дуршлаг, олон тооны менежментийн шинэ арга хэрэгсэл, үндэсний технологиг бий болгон хөгжүүлэхэд хүргэсэн байна. Газар тариаланд ашиглаж байгаа усны 80 орчим хувийг цэвэршүүлсэн болон борооны ус эзэлж байгаа туршлага нь дэлхийн хаанч байхгүй. Израилийн ус хангамж болон цэвэрлэх байгууламж Израилийн түүхийн хөгжилтэй нэгт холбоотой байдаг. Усны инженерчлэл нь тус улсын эдийн засгийн доктортой байдал өсөлтөнд чухал үүрэгтэй гэж үздэг. Умар зүгийн гол гойрох усан сангаас далай тэнгисээс шууд ус татах, газрын доорх усыг оновчтой ашиглах, бохир усыг цэвэршүүлэх зэрэг томоохон арга хэмжээг хэрэгжүүлдэг. 1984 онд Кишн ус цэвэршүүлэх байгууламжийг умард Израильд байгуулж байсан юм. Өнөөдөр Израиль улс нь бохир усыг дахин цэвэршүүлэн ашиглах талаар дэлхийд тэргүүлэгч орон болжээ. Жишээ нь 2012 онд Нэгдсэн үндэстний байгууллага тус улсын бохир ус цэвэрлэх байгууламжийг дэлхийн жишг хэмээн тодорхойлсон. Израиль улсын хэмжээнд жилдээ 400 тэрбум литр бохир ус гардаг бөгөөд түүний 87%-ийг цэвэршүүлэн эргүүлэн ашиглаж байна. Тэдний ус цэвэршүүлэх үндсэн арга нь элс ашиглах, өөрөөр хэлбэл элсэнд усыг 400 хоногийн турш нэвчүүлэн цэвэрлэгээ хийдэг байна. Анх 1964 оноос ус цэвэрлэх байгууламжаас гарсан 130 сая кубометр хаягдл усыг хөдөө аж ахуй газар тариалангийн услаханд ашиглаж эхэлжээ. 2010 он гэхэд 400 сая кубометр цэвэршүүлсэн бохир усыг хөдөө аж ахуйн салбарт тогтмол хэрэглэдэг болсон байлаа. Өөрөөр хэлбэл газар тариалан болон хэрэглээнд шаардлагатай усны 80%-ийг дахин цэвэршүүлсэн уснаас бүрдүүлдэг болсон байв. Ийхүү Израиль улс нь усны менежментийн нээлтүүд, усны нөөцлөл, түгээлт, боловсруулалт, хөдөө аж ахуйн усны үр ашигтай хэрэглээгээр болон хаягдл усыг эргүүлэн ашиглах, далайн усны давсыг шүүж цэвэршүүлэх талаар дэлхийд үргэлж тэргүүлсээр байна. Лив улс. Энэ бол Африк тивийн хойд хэсэгт 1,757,000 квадрат километр газар нутаг эзлэн оршдог цөлийн орон. Африкийн цөлчсөн газар Ливийн эрэг орчмыг усаар хангах, ус хангамжийн сүлжээг байгуулах хүн төрөлхтний түүхэнд хамгийн том усчуултын төсөл эхэллээ. Энэ бол 1984 он. Усан сангийн байгууламжийн ажиллагаа үндсэн 5 үе шатаар хэрэгжижээ. Эхний үе нь 1991 оны 8 сарын 28-нд эхэлсэн 85 сая метр куб хөрсөнд малталт хийх их ажил байлаа. Элсэн цөлийн хуурай элс шороо шуурга зэрэг нь төслийн багийнхныг зогсоож чадаагүй юм. Хоёр дахь үе шатаас Триполийн ус эхэлж 1996 оноос эхлэн өдөрт 1 сая метр куб усыг Триполиумд хүргэхээр зарж байлаа. Тэд зарсандаа хүрсэн. Гуравдугаар үе шат нь Куфрагаас Бенгазиг хүртэлх ус дамжуулах томоохон хэмжээний хоолойг барьж дуусгах. Асар том хоолойнуудыг найдвартай холбон байршуулж ус гадагш олдохгүйгээр бэхлэн болсон байдаг. Сүүлийн 2 үе шат нь Тобрук хотод шинэ барууны салбар байгуулах бөгөөд ингэснээр эдгээр салбаруудыг сэрт хотын ойролцоо нэгэн систем болгон нэгтгэх ажил байлаа. 500 метрээс илүү гүнтэй 1300 гаруй худагтай ус дамжуулах асар том хоолой энэхүү систем нь өдөрт 6 сая 500 мянган метр куб одны усаар Трипол, Бенгаз, Сир зэрэг хотуудыг хангадаг. Ливийн удирдагч нэгэнтээ энэ бүхнийг дэлхийн 8 дахь гайхамшиг гэж нэрлэж байсан удаатай. 2008 онд Гиннесийн амжилтын номонд их бүтээн босголтын үр дүнд байгуулагдсан усан санг дэлхийн хамгийн том усчуулалтын төсөл хэмээн хүлээн зөвшөөрсөн.
Ус амьдралын их болов учраас Ливийн иргэд өнөөдөр хэрэглээний усны хангалттай нөөцтэй төдийгүй газар тариалан, мал аж ахуй, орчны эрүүл мэндэд амьдралын бүхий л үе шатанд усны ачаал үгүй болсон. Түүнчлэн усан сан байгуулах төсөл хэрэгжснээр Африкийн элсэн цөлд баян бүрд бий болж чадсан нь төслийн бас нэгэн чухал үр дүн юм.